I've been zoning, I've been zoning. Хей, заяа байтугай залуусаа тулгаа би тулгаа байна. Өнөөдөр нэг шинэ зүйл хийж үзэхээр шийдсэн байгаа. Тэгээд энэ зүйлийг хийхээр Азаг ирсэн байна. За Азаа өөрөө танилцуулаарай. Юуцхан Ногаз гэдэг миний никнейм Бүдүнгой. Бүдүнгойн даас. Тэрийн өнөөдрийн ярих сэдв гэх юм бол одоо та бүхэн сонсох дуртай 3 дугаар хэлэх байгаа. сонсох дуртай жишээ дээ. Юу вэ? Санал олох 3 дуу гэх юм уу? Ямар ч гэсэн зүгээр л нэг 3 дуу байгаа. Өөрийнхөө бодлыг хэлэх юм. За санал олох 3 дуу гэж хэлэхэд ойлгочих болох байхаа. За ингээд шууд асуудалтай орцгоё. За Азагаас эхлэв, надаас эхлэв яах вэ? Чи юу л шүү дээ. Энэ л чиний нэвтрүүлэг, чиний подкаст маш. За. Тэгээд битэрс бичлэг эхлэхээс өмнө өөртөө сонгосон 3 дугаар харлаа л та. Тэгээд миний хамгийн ихний за та нар санал болгох дуу юм бол Гинжингийн дуу байна. Гинжингийн Some Trap Negas гэдэг дуу. За наач ямар дуу л. харин хүмүүс нэг мэддэг юм байлээ гэрээ. Гинжингийн баг хамгийн амар цөөхөн хамгийн бага вэвстэй доонох. Тэгээд энэ доон дээр болохоор баг Гинжин яг жинхэнэ trap дуу хийсэн аа энэ баг. Тэгээ хүмүүсийг тэр үедээс ойлгоогүй муу яатсын тэгээд зөрүүд өнгөрсөн юм санагдаад байдیں۔ Тэгээ яг нэг клипэн шууд гал таваандаа хийж мэдсэн. Тэгээ амар үн trap дуу байдаг. Тэгээ хүмүүс нэг яагаад сонсдог би бас ойлгохгүй л байна л та. Манай хипхоп сонсогчдод сонсоод айгүй гоё тийм vibeтэй л дуу гэж боддتي. Би ч гэсэн сонсож байгаа юм байна. Тэгээ энэ дуу та нарт санал болгож байна. Ямар ч нэг сонсоод үзээрэй. Ийм л ихний дуу юм байна. За Азагийн ихний дуу. Миний ихний дуу бол баг хүн болон сонсдог гэж магадгүй. Элот гэдэг дуу байгаа. Чиний дуу. Savage Journey. Түүний юмсаа гэж. Нэ. Нэг. За нэгснес битүүр солонгост байдаг хүмүүс шүү. Хэд нэмээ гэдэг хийсэн. Тэгээд юу нэ таалагдаад юунаас болоод ингэ сонсдог болчоо. Хүмүүс санал болгоод байна. Энийг манай найз надад энийг зүгээр сонсох ямархад байна гэхэд асуусан чинь надад энэ дуу хэлжсэн баг. Тэгээ сонсоод үтсэн чинь над зүгээр л нэг хоёр ахта загнуулж байгаа юм шиг санагдсан гэж. Хоёр ахаас нэг үг сургаал сонсож байгаа юм шиг тийм дуу. Тэгээ нэг жоохон депресстэй нэг жоохон амьдрал нэг яадаг шүү дээ. Нэг гомдмор санагддаг нэг үед идэв шүү дээ. Нэг энэ байсан бол тэр тийм байсан бол тийм үдээ сонсдог нэг тийм дуу байгаа. Нэг хоёр ахтаа нэг загнуулаад нэг алгатуулж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж явдаг. Гэтэ энэ дуу чи бас нэлээд гарсныхан сүүл сонссон би нэлээд сүүл бүр нэг энэ дууч даалгалаа баг дуусчих хэсэгт нь л сонсч эхэлсэн дээ. Тэгээ яг энэ дууг нэг сонсч байгаад нэг сонсч юм бол заавал нэг 2-3 баг 4 удаа сонсч ичээ. Хандаг гэх юм. Тэгэхээр юу гэсэн үг Төний сойжийг сонсдог байгаагүй зү урд нь л тийм. Энэ сонсч өгнө анхны 21 дуу сонсч байсан. За иймэрхүү. Дүнхий дэ vibe нь тийм хэцүү үедээ сонсох дуу гэж юу? Тийм яг нэг хэцүү нэг болцсон үедээ нэг сонсох нэг хоёр ахтаа нэг алгадуулаад нэг хуцаад байгаа юм. Шилж байхгүй гон гэлүү надад юм хий гэж юм шиг мэдрэмж авдаг. За тэгэл одоо миний хоёр дахь дуу. Миний хоёр дахь дуу чинь юу вэ? MJK дуу. Юу юм тэр? MJK. Тэ сонсож байгаас орон мэдтгэл ахтай MJK Machine Gun Kelly. Тэрний дуу. Тэгээд Loco гэдэг дуу. Тэгээд Loco гэдэг нь болохоор Испанаар одоо галзуу солиотой одоо гэртхтэй. Тэгээд дууг сонсох юм бол амар тийм зэвчдэг Psycho маягийн дуу байгаа. Тэгээд хамтарч Дангаз MJK дуулаагүй бас нэг ямар ч хэлээ нэг хүн байд юм аа. Тэр нь гэхдээ дууч юм биш юм байлээ. Тэр Америкийн комеди жүжигчин. Гэхдээ айгүй сайн одоо энэ рэп хийсэн. Тэгээ анх бас MJK-ийг ч хүмүүс амар баг сонсдсон шүү дээ. Нэг Vivs-ийг харж хахад нэг
17 сая маяг гэсэн. Уул нь дуу айгуу гоё яваад тэгс хүмүүс амар сонсдог. Тэгээс нөө Eminem бас дийсэнтэй ч холбоотой гэж магадгүй ч бодоол байдаг. Гэтэ баг хүн болгоно нэг тийм хөдөө байдаг те. Яг чамд одоо ч ингэ сонсоход нэг амар гоё мөртлөр хийс аим. Наад бас нэг хитэн дуунууд байдаг. Гэтэ одоо санахгүй нэг аим гоё дуу мөртлөр бүр яагаад ийм баг хүмүүс сонсд юм бэ? Гэтэ энэ бол яг бүр амар гоё гэхээсээ илүү зүгээр тийм бас амар локо галзуул доо. Тэг клип хийж гисэн. Тэгээ MJK-ийн пэнүүд бол бүр заавал сонсох стайл тоонод юм. Тэгээд биш байсан бол энэ дууг сонсоод фэн болж магадгүй гэж бас бодож байна. Тэгээд MJK-ийн бүр хамгийн шилдэг дуу биш ч гэсэн ямар ч гэсэн хүмүүс санал болоо сонсоод үзээрэй учраас энэ дуу хэлж байгаа шүү. За. Азагийн 2 дахь дуу сонсцгоо. Миний 2 дахь дуу бол нэлийн дээр үеийн хүүхэд насны дуу байгаа. Жохон махтал сонсдог зургатаар ядуу байсан. Тэгээ Eagles самтлагийн Hotel California гэдэг дуу байгаа. Бараг та нар юу what the fuck гэж байгаа. Тэгээ зүгээр энэ дуу сонсохоор миний бүр нэг багын үе санаанд ороод нэг тийм гоё тийм нэг тэр дууныхаа өв мөгөндөө л ерөөсөө хамаагүй зүгээр нэг аялал сонсохоор нэг миний баг насны үе аав ээжийн залуу үе юу юм бодогддог шууд утсан дээр яваал эхлэхэр шууд би нэг жоохон болол жоохон хөвгт толцсон зургатныхаа урцуулсан гадаа нэг байрны хүүхдүүдийн энэ нэлдэж байгаа дуунууд сонсогдож нэг тиймэрхүү гой вайбыг надад өгдөглөхөд байна. Маш их сонсох дуртай. Тэгээд санал бол Hotel California ч ньюстэй яг биднес ч хиттэй багталж гарч ирсэн юм байна. Амар жоохон багт гарч ирсэн гэдэг юм. Нилээн л жоохон байсан. Тэгээ анх сонсож явах зүгээр л гоё доол яваад тэгээ тэр Калифорниуд гэдэг хотелийн тухай дуу гэдгийг мэдэхгүй ямарчсан сонсч ирсэн гэлээ санаад. Зүгээр л яг нэг гоё айтел дуу яваад дийсэн. Жоохон том болоод нэг жоохон хил гадарлаад ирдэг бол зүгээр л нэг бүгийн очижсэн зүгээр л нэг дуу гэдэг нэс тээ. Гэтэ амар санал болгох гэж байгаа нь болохоор зүгээр нэг 4 рэприйн хамтарсан нэг дуу байгаа. Тэгээ энийг гэхдээ би амар гоё хийсээр зүгээр Slongs-ийн рэпрүүд ямар хуу төвшөнд байгаа вэ гэдгийг нэг сонсоод үзэх юм бол энэ доноос харж магадгүй гэж бодоод санал болгож байгаа шүү. За энэ дон болохоор The Quiet SKK заяа. Тэгээ Benzino Changmo гэдэг энэ 4 хүний хамтарсан дуу байгаа. Нилээн орто Fails One гэдэг. За клипийг үзэх юм бол за эхлээд The Quiet нь болохоор амар эндээ бол нилээн студ том л гар юм шиг үлээ. Студтэй тэгээд Jordan Nike-тай хамтарч юм гаргадаг. Юуны Nike-ийн коллекц бас тоглолцсон явж исэн. Тэгээд Changmo гэдэг нь болохоор энэ The Quiet-ийн юу студид хамаардаг рэпер юм байлээ. Тэгээд анх сонсчвал би нэг клипийг үзэж байхдаа фүү энэ чи ямар амар юм клип бэ гэж бодсон. Яг Slongs танхудаа л тийм клип харчихсан. Тэгэл дуун сонсоод үзчих юм бас давгүй. Тэр нь яг Slongs-ийн одоо хипхопын төвшнийг юм дуунаас хараасаа гэсэндээ таарт зөвлөж байгаа шүү. За тэгээ Азагийн 3 дахь дуу сонсож байна надад ч. Тэгж сонсно. Миний 3 дахь дуу нэг Slongs бас дуу байгаа. Тэг 3 дахь дуугаа ерөөсөө би та санал болох 3 дахь дуугаа ерөөсөө олохгүй юу ямар дуу бодож байгаа зүгээр сүүл сонсож байгаа Slongs дуугаа санал болохоо боллоо. Энэ болохоор зүгээр л нэг ингийн хоёр ихтэй хайрын тухайн дуу байгаа. Онжин гано наа гэдэг нэг дуу. Тийм. Шигтүү сонсоод үзээрэй. Ямар мэдээж авсан болоод ингээд хүмүүс зүйлээд байгаа лээ. Мэдгүй зүгээр л энийг сонсохоор нэг мэдрэмж идрүүж хийсээ илүү зүгээр л нэг гоё нэг тийм их шиглэнтэй нэг сонсоод баймарлалт нэг дуу лээ. Тийм хэд дүү Солонгосд гадаалдаг хүмүүс жоох сонссон дээр гэсэн үг. Тийм. За тэгээд бит хоёрын өнөөдрийн та бүхэнд санал болгох 3 доо ингээд дуусчих шиг байна. Тийм байна. За одоо яаж дуусах вэ? Гэл болцсон гэдэг болгож. За бай. За. Бүдүүн гоё байлаа. Тулгай байлаа. За ингээд дараачийн бичлэгээр уулзцгаая. Энэ бичлэг таалагдсан бол дахиад хийж магадгүй. Таалагдахгүй бол тэгээд сэтгэлдээ үлдээ эцгээр манайхаа. Тийм, сэтгэл хамгийн гол чухал шүү. За баяртай цаа муу да. Гэг.